Амархан сайн байцгаана уу эрхэм сонсогчдоо. Эрүүл амьдрах уу? Зөв хооллолыг манай зөвлөгөө цуврал нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Бид өнөөдөр эрүүл мэндийн зөвлөгч багш Өвөр Монголын телевиз сургааны тусгай мэрэгжилтэн Улаанбаатар их сургуулийн хүнд доктор Мөнхөө багштайгаа бид бүхний хувьд маш их чухал нэгэн өрөө байдаг. Энэ өрөөний талаар ярина. За галтгоо гэдэг бол ер нь тухайн гэр бүлийн бас голомт хамгийн гол амьдралын их үүсвэр болсон ийм өрөө юм да. Маш чухал. Тэгэхээр энэ өрөөнд дотор хүний амин чухал хэрэглээнүүд байдаг. Тэгэхээр хоёлаа галтгоонд оръё. За тэгээд бидний хоол хийдэг энэ хэрэгслүүд маань тийм ээ сав суулга маань ерөнхийдөө ямар байдалтай байна? Юун дээр бид нар анхаарах вэ гэдэг талаар ярив тийм ээ. Танд мэдээж энэ дээр ингээд нүчин гялцаад байна. Бидний алдаануудыг хэлэх гээд бэлдсэн байна л да. Бас нэг иймэрхүү юм харагдаж байгаа юм аа. Галтгоонд ороо ингээд орооцсонгууд нь бидний чинь энэ нэг гамбанз. За гамбанз болоо тэр хутга тэр заа зураг шилдэг үү тийм ээ. Энэ дээр бол ерөнхий айлдаа нэг л ширхэг байгаад байгаа байхгүй. Би тэгээ бодож байгаа юм аа. Энэ бол ерөөсөн хуваах ёстой юм байгаа. Бид нар каман дээр хэрчээ тийм аа. Би шууд иж байна. Өгцөгийн гэрч байгаа бас шууд ижиж байна. Тэгэхээр миний хутга болоод энэ дээр олон зүйлийн махнай төрлийн юм уу, өөр бохирдолтой төрлийн юмнууд хэрцснээс болоод бид нар эндээс ходоод гэдсээр дамжаад ямар нэгэн вирус, ямар нэгэн бактерийг хадгалах ийм нэг асуудал гарч ирж байгаа. Тиймээс бол ер нь бол ингэж зөвлөж байгаа. Би бол гэртээ бол бүр хоёр байдаг л дээ. Нэг танигдахын тулд нэг том шиг гурлнаа юм уу ингэж яадаг. Тэрийг бас хоёр талаар хэрэгж бодно. Нэг дээр нь гурал гэдэг нэг нь ногоо гэрчин. Нэг дээр нь мах гэрчин гэдэг. Болсон гэдэг нэг тусад нь ерөөсөө болсон мах гэрчтэйг өгөрцөй гэрчтэйг угаасан юмнуудаа яг төв шууд хэрэгэлдэг бодисуудыг хэрэгэлдэг. Тэгээд заазуур нь ч гэсэн бүр адилхан утган ч гэсэн энэ хуваартай байдаг. Гэтэ хин ч уцгаараа мэднэ. Тэгээд тэн дээр гэрч. Энэ их чухал юм байгаа юм. Энэ чухлын хоёлаа шалтгааныг хэлээ л да. За сүртэй угаалал бол болоо үсттэй гэж бодох хүн гарна. Тэгэхээр ингэж хэлэх нь шүү дээ. Шууд иддэг, боловсруулж иддэг хоёр хоолны тусдаа гамбанц, тусдаа хэрэгсэл дотроо хутга байх ёстой гэж та хутга бас заавал тусдаа байх. Бүр заавал анхааруулаад байна. Яагаад? Нэрэл угаач шүү дээ хараа. Тийм их амархан байхгүй. Та угаана гэдэг чинь бол маш их сайн нөхцөлийн бүрдүүлж байна. Бактери үржихийн нэгдүгээр нөхцөл юу юмгүй л халуун тийм ээ. Дээрээс нь чиг гэдэг юм байдаг. Та угаагаад тэрийг цэвэрлээд гаргачих юм биш. Нэгнэлүү гамбандаар тэр модон дотор жоохон ингэж нөх гарч байна шүү дээ. За дээрээс нь та чигийг хийж өгөө. Тэгээд халуун гал дагоо гэдэг чинь мэдээж градус нь 20 градус орчим байж л байгаа шүү. За тэгээд та нөхцөлийг бүр сайн бүрдүүлж өгч яах гэсэн үг болж байгаа байхгүй. Тэгээд тэр дотор ч маш сайн үржигдсэн байхтаар нь та дээрээс нэг юм тавиад хэрчгтэй. Тэр савандаж мааванда тэрэдэд нэмэр байхгүй юу? Ямар нэмэр байна та эмнэлгийн тэр ариутлаар ариутгахгүй юм биш болоо. Тэргээр ариутгахтаа танд эргээд сөрөг нөлөө үзүүлэх байхгүй юу? Тэгэж ариутгахтай хүн ч байхгүй. Тийм болохоор бид нар заавал салах хэрэгтэй. Угаавал улам сайхан нөхцөлийн бүрдүүлж өгч байна л гэсэн үг. За ингэхтэр болохгүй байгаагийн гол асуудал байхгүй. За яг хуу магадгүй та эндээс туулуулаач юм уу хүчтэй өвчин авахгүй байхаар бодъё. Тэгвэл бидний махан дотор юу байдаг вүлээ тэр олон зүйлийн нөгөө мян хорхоо гэж хэлж байна. Тэгээд бас нөгөө илэгнээ битгин юмнууд байж л байгаа шүү дээ. Тийм юмнууд байж байгаа, бактериуд байж байгаа олон төрлийн юм байна. Та магадгүй өвчин олохгүй байж болно. Хотоодноо хүчилгээж юм чинь бол айхтар юм байхгүй. Тэрийг чинь устгаж болно. Хэрвээ таны хотоодноо хүчлийн хэмжээ тийм хэмжээнд хүрэхгүй. Хэрвээ та нэг удаа их хэмжээний хоолойсон шингээ нэгэндээ гэдэг шиг нэг өдөр л эвгүй болж болно шүү дээ. Та мэддэггүй ч гэсэн олон жил хотоодноо шарахыг чинь үүсгэж магадгүй. Тийм ээ. Иймэрхүү явдал гарах боломжтой байна. Одоо бид нарын нөхцөл бол дээр үедээ таарахгүй шүү дээ. Дээр үе гэдэг чинь бол тэр үед ухаан үед энэ бактери тэр юу нөхцлүүд нь бүрдээгүй байсан. Одоо малнай өвчин ч гэхэд бол олон зүйл байж байгаа. Тэгээд энэ хүний урсгал их болохдоор уламж их агаар юм бохирдол маш олон зүйлийн юмнуудаас болоод энэ өвчнээ чинь нөхцлүүдийг бүрдүүлээд байгаа байхгүй. Тиймээс энд нэг яхаа анхааруул таарах байхаа гэж бодож байгаа байхгүй. Энэтэй холбогдуулаад би сая саналаа л да. Нэг Оросын бас эрүүл мэндийн юм зөвлөгөөгөр ярьжсэн. Одоо энэ гамбанцууд чинь төрөл байна. Модон байна. Одоо нэг пиавар байна, тийм ээ. Одоо өөр ямар ч байгаа юм тий. Одоо ямар тэр дээр хими дээр хийдгийг би бас зарим нь бол хэлж мэдэхгүй байна л да мэрэгжлийн хэлдэг. Тэгээд модон болохоор нэг бити хэрэглээрэй гэж их зөвлөд байхыг би сонссон. Би бодохдоо энэ чинь жинхэнэ одоо байгалийн юм яагаад эргэж болдгоо юм гэсэн чинь хамгийн их бактери үлддэг, хамгийн их үрждэг, одоо орж болох нүх ихтэй байдэн шүү битгий хэрэглэр гэсэн. Энэ дээр та юу? Тэр
Тэгэхээр яг таарч сайн хэлсэн шүү дээ. Ус игээд явангууд дээр нь улам их сайхан үржлийн нөхцөл болж байгаа. За яг хөө модоор хийж болно гэж бодоо. Одоо сүүлийн үед бол хулсаар их гээд байгаа. Ягаад гэвэл хулс маш хатуу. Бараг тэр чинь нөхөх байна. Ийм нэг асуудал байгаа. За яг хөө байгалийн журмаар хийгдсэн юм байхгүй гэхэд бид нар өөр одоо бас үнэхээр шаардлага хангасан, атуулгын хэмжээ хангасан ийм одоо үйлдвэрлэлийн аргаар хийгдсэн юм байна. Би ч бол одоохондор бол хулсаар хийснийг л хэрэгжээд байна л дээ. Тэгээд энэ бол боломжийн гэж бодож байгаа л доо. Гэтэ үнэхээр одоо модон амьд бол ийм асуудлууд байгаа. Нин илүү тэрийг нэг босноо тэн дээрээ гэрчүүд энэ аюул гарах гэдэг байгаа байхгүй. Тийм ээ. За энийг их анхаарай. Тэгэхээр шууд иддэг болон дахин боловсруулж иддэг энэ хоёр хүнсийнхээ одоо гампанзуудыг, хутгуудыг ялгаж байя гэж л ингэж өнөөдөр хоёлаа нэвтрүүлгээр байлээ тийм үү? Тийм. За бас нэг надад энэ ярианы дундуур гарч ирсэн зүгээр миний санаа л да. Сүүлийн үед бол ходоодны шарах ихтэй болсон. Үүний гол шалтгаан нь хеликобактер гэж их ярьдаг. Хүмүүс хоорондоо байнга одоо нилээд одоо энэ талаар мэдлэгтэй. Хеликогоо үзүүлсэн чинь тийм хелико энийг эмчлээ гэж их ярьж байна. Гэтэл би сонсохноо гэр бүлийн гишүүдийн хоорондоо нэг нь одоо хеликото бактеритай байх юм бол одоо тэр аягаар хэрглэж байгаа тавгаар за нөгөө л гампанзаар хүрэх боломж нь байдаг гэж би сонссон. Тэгэхээр энэ гэр бүлийн гишүүн болгон тустай одоо аяг шанахтай байх ёстой юм уу? Ер нь энэ хеликобактерт та өөрөө энэ галтгооны одоо энэ одоо сав суулганд яаж одоо харж байна вэ? Энэ хеликобактер гэдэг бол ер нь бол байгаа л да. Тийм ер нь бол тэр бол бактери хаанч байж байгаа байхгүй. Ер нь тэр манай монголч ер нь нэг тийм байсан шүү дээ. Өөрийнхөө өмчтэй аягтайгаа явдаг байсан. Өөрийнхөө аягаа ерөөсөө ингээд нэг аягнаа ууттай явж исэн байхгүй. Энэ бол их маш сайн даатгал гэж бодсож байгаа. Ерөөсөн тэр ганц хеликобактер биш. Өөр зүйлийн өрөвсөл бактери илгнээч гэсэн байж болох юм байгаа байхгүй. Тийм болохдоор бид нар юу гэмгүй тэр бол сайн даатгалаа. Тэгээ ийм байна шүү дээ. Одоо аяг шингыг чинь одоо цэвэрлэх хэрэгтэй гэдэг нь байна. Цэвэрч чинь хуурай байлгах хэрэгтэй. Одоо бас нэг юм харагдаж байгаа юм аа. Аягыг одоо арччихгүй байхаа тийм ээ. Ерөнхийдөө бол арчих юм байсан. Бараг арчихгүй дээ. Ерөнхийдөө зайлал тэгээд усын шөрүүлэл тавьдаг шүү дээ. Усын шөрүүл тавихтаа хайш нь харуул тавина гэдэг бас нэг эрэндээ харуул тавихыг олонхын айлууд би үзсэн чинь дээш нь харуул тавина. Тийм үү? Энэ ягаад гэвэл дээш нь харуулах дотор нь устай байхгүй. Тэгээд удаан болохдоор энэ усан дотор чинь нөгөө бактери чинь үржих нөхцөлийн бүрдүүлээд байгаа байхгүй. Аль болох тэгвэл өгөр тэр дор нь хураа болгоо зүгээр юм уу? Хураа болгоно гэхтэр чинь бас халуун юмар үлээж барина. Бас нөхцөл боломжгүй тийм. Ерөөсөө нөгөө арчхтаар чинь бас нөгөө ачуур гэдэг чинь бол тойлын их бактери байдаг. Ачуураа яах ёстой юм бол ерөөсөө усан чанахлаа хамгийн хялбар арах шүү дээ. Ерөөсөө усанд бусалгаал гарах хэрэгтэй. Уул тэр бактери чинь маш сайн өрөвдөж байгаа. Тэгээд яг хөтэ бид нар заавал ингэж л байх ёстой байхгүй. Арчих шаардлага байхгүй. Уруу нь харуулаад одоо чи юм хөгжсөн чинь тэр барзгаас арзгаа тэр усан тусдаг юм өндөө баг. Уруу нь харуул тавих. Энийг хэзээ хэрэгтэй. Би бас хэдэн айл таарсан. Нэг ч уруу нь харуул тавьсан айл таарсан. Би бас яг хөтэ. Би бас гайгүй юм байна тэгвэл. Тэгвэл сайн байж та тийм. Доош нь харуулаад тавиад энэ хуурай байх нөхцөлийн бүрдүүлэх энэ их чухал юм байгаа байхгүй юу? Та нэг ийм зүйлийг анхааруулах хэрэгтэй гэж ингэж надад хэлжсэн л да. Энэ амьтны гаралтай хоол ургамлын гаралтай хоол хоёрыг одоо хэрэглэхэд бэлтгэхэд тийм ээ анхааруулжтай зүйл байдаг юм а. Энийг би хэлэх ёстой гэж хэлсэн. За тэгээ. Ер нь бол манай ч марахгүй бас заримдаа бас нэг махын шүүрхий шиг идэх юм уу тийм ээ. Илэг нин илгийг их шүүрхээд. Илгнээс болоод одоо бид нар чинь нөгөө илэгний битэг их олдог байхгүй юу. Яга шүүрхий идэж болохгүй байна гэхтэр нэгдүгээр асуудал нь бол ерөөсөө амьтны гаралтай хоолыг борцож гэсэн ерөө түүхий идэх шаардлага байна. Ягаад гэвэл бид нар чинь бол үр жимсэн тэжээлтнээс ингэж хувирж ирсэн болох бидний ходоодон дотор байж таа. Энэ болсон уураг юм үр жимснэдийг сайн шингээдэг байхгүй юу? Болсон зүйлийг одоо энэ чинь одоо хүн бол болсон зүйлийг идээд ямар ч байсан хамгийн доотлоо 300-аас 400 төмөн жил гэж байна шүү дээ. Ийм болсон учраас бид нар болсныг шингээх сайн. Уураг хатуураад ингээд одоо болсон болвол бидний хоол гидсэн замд шингэх нь сайн байдаг. Тэгээд түүхий итэр болохдороо яадаг бол шингэх нь муу мөртөөсөн зам гидсэн дуудахтаараа илжрээд их хортой бодисуд үүсдэг. За ийм болохдоор юу ч болсон уурганы төрлийн махны төрлийн юмыг бид нар болгож идэх юм байна. Дээрээс нь бас нэг том аюул нь юу юм гэхээр энэ түүхийн махан дотор бактери тэгээд одоо нэг хорхой шавж одоо тэр үлгний битгэн чинь зүйл жижиг хорхойд байгаа. Ямар нэг жилдээ Монголд мэдэхгүй байна. Нэрийн би бас сайн мэдэхгүй байна. За иймэрхүү юмнууд одоо байгаа болохдоор бид нар заавал амьтны гаралтай хоолыг болгож идэх ёс чухалтай. За тэр одоо хатуу шиг байдаг юм уу зөөлөн шиг байдаг нь танаа хамаагүй. Уурга гэдэг бол ерөөсөө 72 градус болоход
өсчдөг гэдэг тийм ээ. Гэвч бид нар дотор халууны 100 градус хүрэх ёстой гэж байгаа. 100 градус хүрэхээр линейн орхонууд чинь энэ бактери вирусүүд чинь устдах ёстой байхгүй. Тийм болохоор буслангууч иддэг чинь дотор нь ерөөсөө улаагаад юм 50 60 градус хүрэхгүй байж байгаа байхгүй. Ийм болохоор аюул энд учирж байгаа байхгүй. За ийм болохоор бид нар амтны гаралтай хоолойг ямар ч байсан бид нар болгож идье. Нэгдүгээр асуудал. Хоёрдугаарт нь бол одоо энэ ургамлын гаралтай хоолойг бол харин одоо ондон болж орж иж байгаа. Ургамлын гаралтай хоолойос одоо бид нар ч юм ааштай тариа төмс тийм үү одоо эдгээр зүйл чинь бол ямар нэг цардуул өндөр нүүрс уснаа нэгдэл өндөр. Энэ цардуул гэдэг эдийг ааштай болохгүй болохоор тэр задралгүй болчихж байгаа. Задрал болохгүй бид нар чингэх нь муу. Нөгөө талаас нь бидний ходоод эс тэр хүлээж авч чаддгүй. Түүгээр нийтүүд бид нар яадаг үлийг ходоод ингээд чинээд чирийгээд одоо шингэлт өммүүддэг ордог байхгүй. Эндүүл гэдсэн хөөдөг ийм асуудал үүсэн. Тиймээс одоо төмс болоод гурилан бид нар болгож идья гэж байгаа. За тэгээд цааталт нь ургамлын гаралтай хоолоод одоо ногоо жимсүүдийг бол бид нар заавал түүхийгээр 1 минут болдог юм 2 минут бити болгоо гэж байгаа байхгүй. Ерөөсөн түүхийгээр нийтдэг юмыг бол заавал болгож идэх шаардлагагүй. Тишээрүүд бид нар ярьжсэн чинжөө одоо тэр ногоонтой ногоонууд байна. За ийм олон өгөрч юм зэнийг байна тийм ээ. Тиймээс бид нар төмсөн болгож идья. Лунгийг бас бид болгож идэх шаардлагатай байгаа юм. Лунг чинь бараг зүгээр идчихдэг шүү дээ. Зүгээрээ шимэлтэй сайн бэгүү байгаа байхгүй. Дотор байгаа витамин А нь одоо түүхийгээр идвэл 10 хүрэхгүй үүд шингэж байгаа. Бүр болсон байвал сайн шингэж байгаа. Тэгээд яахан мах өгтөө бол улам сайн шингэж байгаа байхгүй. За саримсыг бид нар заавал түүхийгээр идэх мөртөөсөн бацлаад 15 минут байвал тэр саримсны ид гэж бий болоод бидний одоо тархалгаа бидний өвчнийг эсэргүүцэх хүчин чадал хор талдраас эргээд олон зүйлийн асуудал. Үнэр чихээ хэрвээ саримсыг болгоод идвэл ямар ч утга болохгүй болж байгаа байхгүй. Тэгх зэргийн юм тад одоо ингээд анхаарал тавиул бид нар одоо болсон түүхийгээ ингээд салгаж болж байгаа байхгүй. Зөв ойлгуулах зөв хоолно гэж бодож байгаа байхгүй. Энд нэг үештэй нэг санал зүрх сонсогч гарах гэж яаж юм. Жишээлбэл яах вэ энэ хорвоо дэлхий чинь тэр чигээрэл бактери штэ. Аль одоо бактерийг бид нар бүгдийг алга болгож юу яана гэдгийг. Харин ч одоо янз бүрийн юм орж биеийн тэрийг эсэргүүцчихвэл зүгээр юм биш үү гисэн. За тэгээ хизээ яана гэж одоо энэ болгоныг анхаарч идэв гисэн сонсогч хэрэг байвал та юу гэж хариулах вэ? Энэ бол их зүйтэй асуудал. Бидний гидсэн замд бол баг хил гарам бактери вэ. Энэ дотор ашигтай бактери, ашиггүй бактери гэдэг хоёр зүйл байгаа байхгүй. Ерөөсөн бид нар яагаад ашигтай бактерийг авах ёстой вэ? Бид нар авах өөр шугамтай байхгүй. Бид нар хэлгээгүй ингээд гадар байгаа энэ бактерийг устгах ёстой. Тэр цуг нь устгах чадж яана тэр түүхийг ногоож юмс устгах чадахгүй байгаа. Гэвч бол ихэнхийн муу бактериуд нь устгах ёстой байхгүй. Жишээлбэл бид нар баяжтай одоо тэр үзмийн өнгөн дээр нэг юм зүйл нэг цайвар юм байдаг штэ. Тэр бол их сайн бактериуд байдаг байхгүй юу? Тийм болохоор тэрнээс бол юм бид нар харахгүйгээр маш олон сайн бактериудыг идэж оруулж байгаа. Гэвч бол бид нар айж байгаа юм нь бол муу бактерийг баг шиг оруулъя, сайн бактерийг идүү шиг оруулъя. Бидний хамгийн сайн бактери авах арга чинь бол ерөөсөө л тараг, айраг, эссэн зүйлсүүд байгаа байхгүй. Эндээс бид нар маш сайн бактерийг авч болж байгаа байхгүй юу? Тийм болохоор бид нар одоо эсгсэн зүйлсээ идэж болж байгаа. Эндээс бид нар тэр бактерийг илгээнгүй нөхөж байгаа. Тэгээд биний эдсэн замд байгаа тэр аасаа ингээд буй болсон бактериуд чинь өөртөө тэнд байж байгаа байхгүй. Заавал нэмж авах ингээд ийм болохгүй юмыг идэж болохгүй байхгүй. Тэр бактериуд ч бас махан дотор тэр сайн бактери байхгүй байхгүй. Хамгийн гол асуудал чинь. Айраг тарган дотор чинь тэр сайн бактери чинь үрждэг байхгүй. Тэр чинь өөрийн гэсэн замтай байхгүй. Тэгээд бид нар айраг тарган уугаад дотор яа гэвэл бид гэдсэн дотор сайн бактерины идүү үржих тэр муу бактери хориглоод байдаг байхгүй. Тэр хоёр чинь хоорондоо бас өрсөлдөд анги хийж шүү дээ. Ингэхдээ бид нар юугаар сайныг авах уу, юугаар мууг нь авах уу гэдгийг ойлгохтой байхгүй. Тийм. Жишээлбэл бид нар одоо дарчилсан ногоогийн зохимжээр бага идвэл бас тэр дотор сайн бактери байна. Гэтэ тэр дотор бас давус гэдэг юм уу өөр зүйлийн бодис үүснээс болоод биднэрт бас эрүүл мэндийн сайн муугаар нөлөөлж байгаа байхгүй. Тийм. Гэтэ энэ бактерийг зөвөр авах асуудлууд байгаа байхгүй. Тэгэхээр манай одоо баг гэр бүл болгоны галтгоонд байдаг нэг зүйл бол одоо аяг шаазан угаагч бодисууд байна л да. За энэ бол нэг талын эзэгтэй бидэрт маш их хэрэгтэй. Амархан одоо өөх бас муу муухайг цэвэрлж болдог. Боловч сүүлийн үед яригдах нь хүний биед бас тэр болгон сайн нөлөөлж гинүү гэдгийг бодох хэрэгтэй гэдэг яриа гараад ах юм. За энэ их зүйтэй. Ер нь бол ногоо жимсийг угаах хүртлээр одоо энэ аяг тавгийг угаах бүр хэрэгжилж байгаа тийм ээ. Аяг тавгандаарч байх уу бид нар бол их боломжтой байгаа. Ягаад угаачхаа сайн зайлштай болж л байгаа байхгүй юу тийм ээ. Тэр дотор одоо үнэхээр чанарын шаардлага хангасан аягд бол тэр нэвтэрж орохгүй. Тиймээс чи зайлах гэдэг нь хамгийн чухал асуудал чинь үлдэж штэ. Би бол ингэдэг л дээ усыг бас ариулах гэдэг. Манай монголчууд ч бас нэг энэ тал дээр нэг ариулж. Саман цаг юм да. Гоожлж ирэл ингээд аягийг угааж байгаа. Би бол аягийг ердөөсөн усаа ингээд жоохон гоожлонгүй бол би нэг удаа аягийг урдаар нэг юугаар угаачлаа штэ. Тэрний дараа аягаан цэвэр усаар нэг ингээд бага зайлгаад нэг угаачаад
дахиад угаа 3 угаагаад ингээд яадаг. Гэхдээ би гоожуулж угаадаг. Багаар гоожуулаад хийгээд угаадаг. Сав савндаа ягаад гэвэл би 3 удаа ингэж угаах шаардлагатай гэж үзэж байгаа. За цааталт нь ногоо жимсийг нэгээр угаадаг. Ногоо жимснээ зурагтай угаадаг юм маш арим байгаа. Гэвч тэр харин жаахан аюултай. Ягаад гэвэл ногоо жимс өөртөө шингээж авч болж байгаа байхгүй юу? Тэгээд нэвчлэлтийн даралт гэж энэ хэрвээ жимснээ хөвөөд байгаа гадна байгаа даралтын хөврөлдөөс болоод маш амархан шингээж авах юм. Тиймээс тэрвээ ногоо жимсийг угаадаг юм байсан ч гэсэн би бодож байгаа юм. Тэр хүний биеинд латтай холтой. Гэхдээ манай нэг найз инглээ. Урдаас одоо би сурсан юмаа гээд одоо жижиг өрлөн помидоруудыг ингээд саунд хийгээд жоохон гурил дотор нь хийгээд ингээд угаахаар маш сайн юуг нь авдаг юм бэлээ гэх юм. Эн чинь баг тэр угаагч бодисоос илүү эд юм а гэж хэлсэн. Энэ бас яах вэ? Тэгтээ тийм сайн арга бас. Яг баг одоо ерөөсөн сайн арга олон туршилтууд байдаг байхгүй. Наах чинь бол нэг бол гурил мөрд энэ чинь одоо бас нэг мөхлөг будаа гэдэг чинь хэцүү шүү дээ. Эрэлт нь хэцүү шүү дээ. Тэр чинь асар их хэмжээний хөдөлмөр зарцуулж ирсэн. Тэгэж үрээгээч утга уулга өндөр биш. Олон туршилтууд байдаг байхгүй. Ер нь ногоо жимсийг яаж байгаа нь бол урсгал усанд 30 секунд тэрэттэй. Нэг яавлаг байхаар ингээд гараараа ингээд ногоо байвал яхаа ингээд урсгал усанд багшиг усанд чи учиргүй усанд одоо тэр усыг бас ингэж болохгүй. За тэрний дараа хүйтэй хамаагүй юу? Бүлээн байвалсаа шүү дээ. Мэдээ таны гаранд хүртэл хэрэгтэй шүү дээ. Бүлээн усан. Танаа энэ нөхцөл боломжтой чинь бүлээн усанд угаачих хэрэгтэй. Заавал халуун ус гэсэн биш. Тэгснээ дараа болоод байна шүү дээ. Хэрвээ та бас санаа амаргүй байвал ягаад хамгийн гол асуудал одоо бидний яригдж байгаа юм чинь ногоо жимсээс айдаг юм чинь тэр хорхон алдаг юм байхгүй. Хорхон алдаг юм ихэнх нь жимснээ өнгөн дээр байдаг. Тийм болохоор угаахтаа бид нар заавал ингэж 30 секунд угаагаад за та санаа амаргүй бол дахиад усанд 5-10 минут твтээгээд хамгийн чухал юм би юу хэлэх гэж байна гэвэл түүхий ногоогоор нийтгэхэр бол халуун усанд нэг дүрээс гарах хэрэгтэй. Энэ хамгийн дээд арга. Тийм үү. Тэр нэг одоо яриад байгаа тэр жимс нэн дээр түрхээд байдаг. Тэр дотроо алимин дээр их байдаг. Лаарах юм биш. Тэгэхээр тэрийг бол бүр лаач биш ээ. Эн чинь бүр их хортой хүний биеинд их хортой учраас бараг тэр хальсыг аваад идсэн дээр гэсэн тийм зөвлөгөө байд юм билээ. Лаа бол хоёр зүйлийн лаа байдаг. Нэг нь болвол аргагүй энэ бол жинхэнэ байгалийн энэ жимс тэр мөртөөсөн гадар талтаа өөрөө лаатай. Тэр лаа нь бол байгалаас заяасан лаа. Тэрийг идээд бид нарт хордлого болохгүй. Ийм лаагийг төрхсөн жимс бол асуудалгүй. Гэвч одоо яа гэвэл хүн мөнгө олохын төлөө химийн үйлдвэрээр гарсан жишээлбэл үйлдвэрлэлийн лаа. Хүний энд хортой лагийг хэрэгжилж байгаа. Энэ аюултай. Тиймээс жимсийг хальсаж идэх нь зүгээр. Би жимсийг хальсаж идэхийг би тэтгэж байна. Гэвч бол юуг төгс хоол гэдэг юм бол хальцтайгаа өөртөйгаа өгөхөр байвал төгс хоол. Гэтэ бид нар аргагүй юм чинь. Энэ үед бол тэр харин ашгаасан хор нь илүү байна. Жимсэн дотор нь хальсан дотор нь эрхлийг идээс авсуулаад олон зүйлийн шимт ижил бодисуд нь байгаа юм. Тэгэхээр бол яг хуу бид нар жимсийг хальсаж идья. Бид нар өөр зүйлээс авч болж байна. Бид нар бүхэл буудаагаас авч болж байна. Бид нар ногоогоос авч болж байна. Тийм ээ бид нар төмснөөс авч болж байна. Тийм болохоор жимснээ хальсан ийм нэг жоох юм очиж өөрийгөө яага яг хальсаж идэ. Энэ харин зүйтэй арга байхаа. Би мэдэхгүй юм чинь. Аргагүй та өөрийнхөө машаанд тарьсан жимс бол хамаагүй. Тэр юм цацаагүй тэр юу байхгүй бол та хальстай нийтжил бай. Лагийн асуудал бол ийм байгаа шүү. Ер нь бол хальсаж идсэн дээр байхаа гэж би бодчих. За, нэвтрүүлгийн төгсгөл би бас нэг асуулт өгье л доо. Одоо бас бараг айлбарт энэ нөгөө хит богино долгионы 100 гэж их байдаг болсон тийм ээ. Бид одоо хэрвээ баргийн одоо хоол цаг бол нэг 30 секунд 1 минут тавьж халаадаг юм. Бүр тэрүүгээр заримдаа хоол хийдэг. Бас энэний тухай олон сайн муу яриануд байна. Жишээлбэл одоо дэрэгдэн байгаа хүн хүртэл хордог учраас өөрөө хоол байх ёстой л гэн дэрэгдний идэхөх юм байх ёсгүй л гэн. Ер нь энэ хэрэг одоо хүний биед хортой юм дээ. Энийг одоо өнөөдрийн хувьд их өргөн дэрдэг хэрэгжилж байна. Та яг цацраг гаргаж яхад хажууд нь байх бол таны эсэнд энэ шууд нөлөө үзүүлж байгаа. Тиймээс хажууд нь байх чинь их буруу. Гэвч болсноо ард улын цацраг нь тасарсан шүү дээ. Тэр чинь нөгөө хэд долгион гэж бод. Долгионоор хадаж байгаа байхгүй. Тийм болохоор энэ хоол бол дотор тэр юм үлдэхгүй. Тэр сасраг идэв биш ээ. Энэ дэс бол хоол идэхийн нэгдүгээр асуудал бол энэ болж гэнэ гэж үзэж байгаа. Болохгүй байна гэж гэдгийн асуудал нь юу байна гэвэл та энэ бодисыг байгалийн аргаас гаднаас нь халаасангүй харин дотроос нь шууд нөлөөлж ягаад халаасан. Тэр электронд нь одоо гэж халааж байгаа байхгүй. Электронын хурдан гэдэг байна. За ийм учраас бол энэ ген гэдэг юм ямар юмд нь цочрлог гэдэг юм буруу ийм болцоо байхгүй байгаа. Гэвч бол шинжлэх ухаантанд бол хоёр талаар ярьж байгаа. Энийг бол нэг хэсэг нь бол ерөөсөө хамаагүй молекулд өссөн ч гэсэн халаад энэ бүсөөл болчихсон зүгээрээ гэж байгаа. Нэг хэсэг нь бол энэ бол хүний эрүүл мэндэд нөлөөлж магадгүй гэж байгаа болохоос яг нөлөөлнө гэж хэлээгүй. Тийм болохоор яанаг бол би бол гэртээ зөвгүй энэ юу байдгүй.
надад зөвхөн нөгөө дороос нь халаад нэг халуун тогоо хийх хэрэгэлдэг байдаг шүү дээ. Тэр чинь ч мөн абайдлах байхгүй юу? Тэр чинь мөн нөгөө долгионоор халж байгаа юм чинь тийм зугтаа. Тэрийгээр би хаяада халуун тогоо хийж өгдөг. Тэгтээ заавал энийг төвшөөд байх шаардлага нэг байхгүй байх гэж бодож байна. Хэрвээ та хоолыг хөрөгчнөөс гаргаад ирдэ шүү дээ. Энэ хоолыг идэх үед харин хэрвээ та халаахгүйгээр шууд идвэл танд нэн их аюултай. Энэгээр халаасан тохиолдолд таны аюул багасж байгаа байна. Тийм болохоор халааж идэх нь халаахгүй идэхээр муу идэв. Аюултай идэв. Хөрөгчн дотор их хэмжээний бактери хамгийн гол асуудал чинь энэ байна. Байлгүй яг одоо хөрөгчн дотор чинь хөрөгчн дотор гарсан юм шүү дээ гайгүй шүү дээ. Биш ээ. Энэ чинь ууштай бактери ба штэ. Зарим бактери бол хитнээс айдгүй бактери. 0-оос доош 15 градус амьдэрдэг үрждэг бактери байна. Тэгвэл таны 0 хүрээгүй. Дээрээс нь та магадгүй хийхийнхаа үн халуунаар хөрөгч рүү хийж болохгүй штэ. Гэвч та 2 цагийн дараа хөрөхэд энэ дотор чинь зөндөө бактери үржсэн байна. Тиймээс хөрөгчнөөс гарсан зүйлийг заавал халаах хэрэгтэй. Энийг сүйд ярьж магадгүй гэж би бодож байсан. Заавал халааж найдвартай халааснаа дараа идэж байх хэрэгтэй. Тэгвэл бол бас л таны биеийн тийм сайн үйлдэл үзүүлэхгүй байна. За ингээд нэвтрүүлгээ өндөрлөе. Өнөөдөр эрүүл мэндийн зөвлөгч багш Өвөр Монголын телевизорооны тусгай мэрэгжилтэн Улаанбаатар их сургуулийн хүндэт доктор Мөнхөө багштай бид одоо галтгооноор ороод нэг жоох эргэлдчихлээ. Тэгээд ганц хоёр одоо бас хэрэгтэй зүйлүүдийг сонсогчдод зөвлөлөө. За бид нар дараачихаа нэвтрүүлгээр сайхан уулзаад дараагийнхаа зөвлөгөөг өгөх болно. Тэр хүртэл баяртай.